За одоо энэ хичээл дээр болохоор өмнөх хичээлдээ хийжсэн эргээгээ үргэлжлүүлээд амар хөрхэн болох гэж үзье. За layer 2 дээр зурсан байгаа бүх объектууд ажиллаж байгаа. Ерөнхийдөө бол энэ эрээхээ бол санаа авах зорилгоор л хийжсэн гэх юм да, хийсэн гэх юм уу. За тэгээд энэ дээдлийнх нь уг нь бол биений амир жижиг мэт юм шүү дээ. За тэгвэл жоохон жижигрүүлж. За тэгээд ямар ч юм дээ. Хойдлынх нь яг далавчин нийлсэн юм шиг болгоё гэх юм бол энэ далавчин дээр жоохон засвар хийчих. Дээр дараад үргэлжлүүлээ. За P дээр дараад C нэмлээ. E дээр дараад хөдлөлөө. Окей. За нэг иймэрхүү ингэ битүү байдлаар хийлээ. За одоо нэг жоохон юу зурч соёш нөгөө нэг энэ уртлынхны сэрийг зурчих. Тэрийг болохоор пен төлөөр зурчих гэж бодож байна. За пен төлөөр зурхтаа бас боломжтой авахгүй л эдгээр шууд нэмээд явчихдаг байгаа. Тийм болохоор би жоохон зайтай үсгээд ингээд татаад явах юм бол иймэрхүү. За ингээд өмнөхийн жоохон бөөн хэлэх хайстай оруулаад явж. За тэнгүүд энэ объектыг ингээд сонгох үед ингээд миний хүрээ stroke буюу хүрээ нь ингээд бодогдаагүй тий. Тэнгүүд нөгөө нэг бишээр бодогдсон байгаа болохоор шууд ингээд автоматар бодогдчихсан. Би болохоор stroke-ийн л бодох болохоор ингээд солиод бич. За тэгэнгүүт энийгээ жоохон ингээд хүлээд оруулах юм бол окей хүлээж жоохон. За stroke-ны сонголтын талаар жоохон ярьж үзүүлье. За stroke маань болохоор энэ дээр одоо stroke гэсэн ийм шар өнгөтэй сонголт байгаа тий. Тэгэнгүүт stroke панелийг шууд удаад гаргаж чичирч болно. Тэгэнгүүт хэр зузаан хийх үү гэдэг дээр ч юм уу тий. Тухайн нөгөө нэг одоо жоохон үргэлжлүүлээд. Одоо энэ stroke-ны төгсгөлчин ийм дөрвөлжин хурц байх уу тий. Эсвэл юм бөөрийнхий төгсгөө эсвэл ингээд жоохон илүү нөгөө нэг гаргалгаад илүү дөрвөлжингөр төгсгөө гэх юм. За тэгээд нөгөө нийлсэн үед болохоор раунд нөгөө нэг хоёр цэгийн уулзуур ямар харагдах вэ гэдэг сонголтууд байж болж байна. Тэгээд энэ болохоор align stroke энэ болохоор яг объектыг байгуулсан үед одоо жишээ нь энэ дээр объектыг байгуулсан үед stroke маань болохоор дотор талд нь бодогдох уу эсвэл гадна талд нь бодогдох уу эсвэл яг тэг дундуур нь бодогдох уу гэдэг сонголтууд гарч ирнэ гэсэн үг байгаамаа. За тэгээд би болохоор тэгээд мэдээж ингээд нөгөө сунтаа хийх үү, сүнгүй хийх үү, эсвэл тасархаа зураастай хийх үү гэдэг нарийн сонголтууд энд байгаа. Тэгээд би болохоор зүгээр жоохон нэг тийм гоё артистик байдлаар зурсны хиймээр байгаа болохоор энд байгаа бэлэн сонголтоос нь шууд аль нэгийг сонгоод ингээд ингэнгүүт яг нэг тийм брашер зурсан юм шиг болж байгаа. За тэгээд нэгээ ингээд үсгэж байгаа болохоор окей тэгэхээр тавилч. Алт дээрээ дараад чирсэн. Тэнгүүдээ клип хийгээд эргүүлээд гэх юм уу. Тэгээд жоохон ингээд төвлөж. Бас нэг амар гоё жигдмиг тийм. Тэгээд хөөрхөн ингээд нэг юм байдлаа. За групплцэн объектын хувьд болохоор ингээд layer-ыг задлаад харах юм бол энэ маань group маа гэдэг нөгөө нэг объект ингээ харагдаж байгаа. Тэгээ selectсэн объект чинь хойноо ингээ өнгөөр бодогдчихин. Тухайн layer-ийн өнгө маань болохоор энэ цэнхэр өнгөтэй байна. Улаан өнгөтэй үед болохоор улаан өнгөөр харагдана гэсэн үг байна. Тэгэхээр нөгөө өнгөөр нь амархан ямар layer дээр ямар group дээр ижilж байгаа юм бэ гэдгийг амархан таньжуулах нь. За тэгээ группээ задлангууд болохоор аль объект нөгөө нэг группийн дотор чинь ямар объект вэ гэдгийг бас ингээ харж болно. Эсвэл группээ сонгочоод маус дээр хоёр давшаад групп руу орчиж болж байна. Тэнгүүд layer 1 group 1 рүү орчлоо гэх тийм сонголтууд гарч ирнэ. Тэгэхээр энэ group-тэйгээ тусад нь ингээ ажиллаж болно гэсэн үг байна. За би үүтэй чинь цэнхэр далавчийг сонгоод Ctrl C тэгээд group-ээсээ гараад Ctrl V. Тэнгүүд энэ ингээ сонгож. Би энэ дээр болохоор нөгөө gradient өнгөөр бодох гэж байгаа. За gradient өнгөөр бодлаа. За gradient өнгөөр бодсон үед болохоор за gradient-ийн нөгөө нэг
тусгал нь ямар ах уу тий. Хэр уусгалт нь хаанаас аль хүртэл явах уу гэдэг сонголтыг бас сонгож болж байна. За мөн одоо юу гэдэг нөгөө нэг яг одоо Photoshop дээр гэрдийн дүнгээр бодох үед ч юм уу яах уу хэр бодогдох уу гэдгээр нэгээ сонгож болоод байна шүү дээ тий. За тэнгууд гэрдийн дүнгийн нэмэлт цонхыг эндээс дуудаж авчруулна. Windows-ны гэрдийн гэх юм бол гараад ирнэ гэсэн үг. За тэгээ би энэ болохоор шулуун уусгалттай, энэ болохоор бөөрийнхөө уусгалттай гэсэн. За би бөөрийнхөө уусгалтайг нь ашиглаад тэгээд өнгөний сонгоод үзье. Өнгөн дээр болохоор би цэнхэр уусгалттай тийм өрмөцжүүл юмэр юм л да. Тийм болохоор энэ өнгөө солихын тулд өнгөн дээр 2 тавшаад тэнгууд чиний нөгөө хэрглэж байгаа арт ворк чинь гараад ирнэ. Тэнгууд чиний нөгөө хадгалж авсан өнгөний амигч автоматар гараад ирчихнэ гэсэн. За тэнгууд нэг иймэрхүү гараад ирчихэж байна. Окей. За тэгээд жоохон цагааны нэх болох уу гэх юм уу тий. Зайл хэсэгт байрлуулах уу гэх юм уу. Иймэрхүү байдлаар сонгож болж байна. За тэгээд тухайн энэ тойрогчин гараад ирсэн үе одоо нэг энэ яг нөгөө радиал будалтай үед болохоор энэ тойрогчин ингээ гараад ирсэн байна. Тэнгүүд яг альнаас тусч байгаа юм шиг харагдуулах уу гэх юм уу те. Энүүгээр бас нөгөө нэг спотлайтуудыг бас зөв харуулж болно. Одоо жишээ нь энэ туслыг харж байгаа бол нөгөө нэг гэрлийн жидэнгээс туссан юм шиг гэрлэх юм уу? Спотлайт нь цэг нь тусгалт. За. За нэг иймэрхүү. Тэгтээ спотлайт хэрэглэмээргүй байл яах юм. За. Яг спотлайтлаг бодмааргүй наа. За тэгээд ингээд нэг бодсон. Тэгээд transparency жоохон өгмөр санагдчих байна. Тийм үед нэг ингэж болж байна. Бүр илүү амар тань. Арай жоохон цайвар уусгалттай ч. Ерөнхийдөө бол Photoshop дээр хийж болох бүх зүйлсийг Illustrator дээр бол хийх боломжтой. За нэг иймэрхүү transparency нөгөө opacity би transparency гэнэ ч өнгөр утаалсан болохоор нэг иймэрхүү байдлаар харж байна. За эсвэл цэнхэр үг гэлгүүгээр ягаан өнгөс гэж болж байна. Энд ингээ шинээр нэмж өнгөх үүсэх юм бол нөгөө шууд маузаараа авчиад тавьчихна. Тэгээд нэг иймэрхүү өнгөс гэж болж байна. Зэн цагаан өнгө гоё ногоон шаарч болгоч. Тэгээд бас этийг жоохон нэмэлтэн. За энэ одоо энэ градиент өнгөө бас нэмээд нөгөө нэг swatch руу оруулж болно. За 3 өнгө гэх юм тий. За тэнгууд дараа нь энэ дээрээ шууд энэ өнгөө өгчөж болно гэсэн үг байхгүй. Select-элцээ. Үгүй. Үрэмэд бодсоол орчлоо. Энд дээрээс нэг даалгачийг сонгоод энэ өнгөн дээр нэг тэмсэн ягаангүй. За ингээд гоё тоглож болно. Ачиг. Би гоё энэ дээр нь гоё алт дээр чирээд энэ дээр нь гоё нөгөө хөргөн гэрэл үсгэж юм шиг байна. Тэгсэн чинь нөгөө миний лайн гараад ирлээ. За энийг хойшлуулъя гэх юм бол layer дээр сонгоод layer дээр сонгонгоо сонгосон юм чи харагдаж байгаа шүү дээ. За энэ хоёроо селектлж агаад за нүдний доор оруулъя гэдэг ингээд авчиж. Тэнгүүд энэ маань болохоор нүдний цаана орчиж байгаа гэсэн. Тийм болохоор нэг харагдахгүй.
За тэгээд нөгөө нэг үүсгэсэн юм маань хаана вэ? Энэ яг энэний өмнө гаргацаа тэр. За ингээ юу объектууд залга болчих юм бол layer дотроос илрүүлэн нээлт хийж болох нэ. За stroke ингээ. За stroke маань brush үед гоё бодогддог шүү. Ягаад ийм стайлтай uniform үед бодогдож бас болох юм байна. Уушлаарай. За энэ гоё эргүүдсэн юм шиг гоё нүдтэй биелэхгүй юм шүү. Вау. Окей. Энийг гоё гэрдэнтэй өмөрнө. За дахиад нэг гэрдэнд өсгөчдөг л. За энэ дээр болохоор зүгээр ингийн ийм харан сонгоод за тэгээд энэ layer-ийнхаа радиусыг болохоор ингээ 90 градус орж юм. Эсвэл ингээ өөрчилж болно. Эсвэл шууд нөгөө градиентээ ингээд зурж болж байна. За тэнгүүдээ ингэ болгож болж байна. За энэ дээр болохоор гоё ногоо exotic нөгөө нэг шамна. Энэ дээр яга нөө амар тооч юм байна. За нэг юм хөө байлаач. Cool. За swatch-аа садгалч дараа нь хэрэглэх юм байна. Swatch дээрээ. За нөгөө нэг хоёр дахь layer-ээ хайж ичээ. За тэнгүүд ингээ миний нэрвэхээ бэлэн боллоо. За би нэрвэхийг одоо бүгдийн сайхан групплээд Ctrl G гээд одоо тэнгүүд би заавал ингэж нөгөө select-ээ бүгдийн сонгох юм шаардлагагүй. За тэгээд энийг хавлаа. За Alt дээрээ дарангууд ингээд товилж болж байна. Чирчж болж байна. За тэнгүүдээ shift дээр дарах юм бол тухайн 45 градус 90 градусын дагуу шууд их огцом юм наалтна. Тэгээ би болохоор дандаа shift дээр дарж бас shift alt дээр дараад alt дээр дараад өөрчилчихдэг. За ингээд би хувилцсан. За дөнгөж control тухайн сүүлийн хийсэн үйлдэлээ дахин давтмаар байвал control D. Тэгээ control D. Ctrl D. За энийг Alt дээр дараад дахиад хувилчих. Ctrl D, 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 Ctrl D. Ингээд гоё паттерн өсгөж болох нэ. Cool. За тэнгүү бүх объектыг сонгоцсон үед нөгөө align нөгөө нэг байршуулах нөгөө нэг сонголтууд гарч ирнэ. За тэнгүүд align to artboard selection нөө эсвэл key object гэдгээ сонгож болно. Би болохоор artboard энэ ажлын талбар дээр зориулаад шууд яач байрлуулчих гэж бодож болохоор. За би бас мангар олон object сонгоцсон болохоор одоо жишээ нь яг амар гой сонгож болохгүй байгаа. Тийм болохоор би Ctrl T тусад нь одоо хөндлөнгөөр нь Ctrl нөгөө нэг групплж. Тэгээ гой болох нөгөө харъя. Яагаад би дахиж хувилахгүй байна гэхээр нөгөө нэг сүүлийн Ctrl D дээр болохоор сүүлдээс үйлдэлүүд хийгдчихэнгүүд энэ зайнууд нь яг адилхан яг амар гоё кул юу гэвэл яг жигт ингэж тархсан болохоор би өөрчилж чадахгүй байгаа юм аа. Тэгэхээр тусад нь групплээ шил сони ажиллаж. За тэгээд line center гэх юм бол шууд бүгд төвдөө зүүн талдаа ингээд нөгөө selectсэн объектуудаа гоё шинтэй гоё байрлуулнараа гэж сонгож байна. За одоо энийг хадгалъя. Save-as хийх юм бол ямар одоо нөгөө нэг Illustrator-аар хадгалах уу, APS-аар хадгалах уу гэдэг нь ерөнхийдөө бол Adobe зориулсан vector файлаар хадгалах. Зураг болгож хадгалж авъя гэх юм бол export тэгээд ямар төрлөөр хадгалах юм бэ гэхээр за хамгийн мэдчихлэн JPG-гээр хадгалж үзье.
Тэгээд use artboard болохоор одоо ялгааг нь харуулъя л та. Use artboard гэдгийн ялгааг харуулъя. За тэнгууд би энийг дахиад нэг ингээ хувилчих те. Энэ доотлолт ч юм уу. Ингээ тайлд цохуулгаар. За тэгээд export хийлээ. GPT-гээр хадгаллаа. Use artboard бишээр хадгалчих. За миний хадгалах төвшин болохоор smoke, зургаар болохоор smoke нөгөө хэвлэлтэн зэрэгсэн болохоор smoke үгээд тэгээд quality нөгөө хэмжээгээ ямар хэмжээтэй тохируулах уу гэдэг. Энийг хэмжээгээ ямар хэмжээтэйгээр өгснөөс нь шалтгаалаад файлын хэмжээ ямар байх нь ямар байх нь хамаарх учраас энэ бас амар чухал. Яг ямар нэг үйлчлэгчдэд нөгөө нэг өөрсдөө хийсэн зургийг нэг уртан шиг харуулад флашндаа зориулаад хадгалах шаардлагатай байдаг. Quality-г нь бага сонгож болдог ч юм уу тий. Гээ сонгож болж байна. За тэгээд ерөнхийдөө бол стандарт байдлаар progressive гэдэг нь болохоор ерөнхийдөө видео медиа зориулсан ч юм уу тий. Тэгээд 300 ppi-гаар тэгээд зүгээр type optimizer хадгална гэж байна. Энэ болохоор ерөнхийдөө тексттэй ажиллаж явах үед л илүү хэрэгтэй юм шиг байна да. За шууд хадгаллаа. За бисээ artboard-ыг сонгоогүй. Тэр үед яасан бэ гэхээр миний зураг маань болохоор ингээд шууд бүгд яг хэдийг нэвсэн тэр үгээрээ гарч ирсэн байх нэ. Тэ. Яг ингээд. Oops. Пик. Гит. За artboard үед явах вэ гэхээр artboard ирвэхээ хадгаллаа. Smoker заавн байгаа нь хадгаллаа. За урдун гараа. За artboard-ыг select-лцэн үед болохоор яг тухайн artboard-ийн чинь хүрээнд л энэ зүйлийг хадгалж чинь гэсэн. За энэ плит маань бас хэвлэгдсэн биш үү? Энэ магадгүй би яг хэмжээг нь хараад. Тэгэхээр яг хэвлэлтэнд нөгөө нэг ном хэвлэхэд шууд тайралтанд ингээд 1 см ч юм уу 5 см-ийг тооцоолдог шүү дээ. Тийм болохоор энэ ажлын талбараа тооцоолоод хийчихвэл амар дэжгүй юм шиг байна шүү. За би харьцуулаад харуулъя. Энэ болохоор artboard-ыг select хийсэн. Энэ болохоор artboard-о select хийгээгүй. Тэнгүүд нөгөө нэг энд байгаа бүх illustrator-ыг гаргацдаг гэсэн үг. Artboard-о select хийсэн үед яг A4 хэмжээтэйгээр чинь гаргаад өгчин гэсэн үг. За нэг иймэрхүү. Тэгээ мэдээж өргөтгөлөөс онгой гэх юм бол маш амархан байх гэж бодож байна. Мэдээж асуух юм байвал зөв шууд бичиж асууж болно. Мэдж байгаа бол би хэзээ дүгэн мэдэхгүй бол линкийг хайж агаад линкийг өгчөж болох. Хөөсөө. Баярлалаа. Анхаарлаа тусна.